Мэдээ үргэлжилж байна. Иргэн Зэн 2022 оны 10 дугаар сарын 25-нд Синдрелла аймлагт филлер тарилга хийлгэснээр баруун нүднийхээ харааг алдан хөгжлийн бэрхшээлтэй болсон. За тэгвэл иргэд зохих татуулах, филлер тарилга, үг соруулах зэрэг мэс цаслын хийлгэснээр эд хөрөнгө эрүүл мэндээр хохирох тохиолдол гарч байна. За мөн гоо сайхны газрууд эмнэлгийн үйл ажиллагаа явуулж, гоо сайхан ч эмчийн ажил хийж байгаад нь за хяналт тавих, хариуцлага тооцох эрх зүйн орчин бүрдээгүйг Синдрелла аймлагийн хохирогчийн өмгөөлөгч нар хүндлээ. Татах мэсцэд ороод нүдээ ингээд амж чадахгүй байх юм эрсдлүүд. За үүний улмаас бас филлер тарилгыг хийлгээд нүдэн сохорсон. За нүдэн сохорсны улмаас нөгөө нүдэн ширгээд бүр ингээд нүдхүүч болсон юм тохиолдол маш их ингээд хүмүүс олох хандж байна. Сая сүүлд эмбиний дээр бас өгөөс оруулаад нас орсон гэх бас юм мэдээлэл бол ингээд гарсан. Одоо дуурын гоо сайхны газрууд альбисны гоо сайхны эмч биш атлаа энэ гоо сайхны мэс ажиллбарыг хийгээд байна. Ер нь хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал учраас нийслэлийн эрүүл мэндийн газраас энэ гоо сайхны газрууд дээр бас хяналт тавих шаардлагатай байна. Энэ хяналт тавиагүй улмаас маш олон эмэгтэйчүүд хохирч байгаа. Иргэн Зээгийн хувьд баруун нүд нь хараагүй болсноор хөдөлмөрийн чадвараа 65% алдсан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ганц бие ээж учраас олон хүндрэл бэрхшээл тулгарч байгааг онцолж байсан. Харин Синдрелла аймлагийн хувьд 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулсан нийт 6 тусгай зөвшөөрлийг эзэмшдэг, 5 жил тутам нийслэлийн эрүүл мэндийн газраас тусгай зөвшөөрлөө сунгуулдаг, 3 шатны шүүх хурлаар хохирогчийн хохирлыг барагдуулсан гэлээ. Аймлагийн зүгээс бол харамсалтай үйл явдал болсныг хүлээн зөвшөөрөөд бас мөн манай эмчилэгч эмчийн буруутай үйл ажиллагаа байсан учраас 3 шатны шүүхээр ингээд цагдаагийн байгууллага шалгагдаад 3 шатны шүүх хурал ингээд явагдаад дууссан байгаа. За ингээд эмчилэгч эмч бол эмчлэх хэрхээ 2 жилээр хасуулаад 1.5 жил зорчих хэрхийг хязгаарлах юм ял авсан. Синдрелла клиникийн зүгээс бол тухайн хүнд ажил олгогчийн хуваар уг хэрэгний шийдвэрлэх ажиллагаанд иргэний хариуцагчаар оролцсон. За 3 шатны шүүхээс ямар шийдвэр гарсан бэ гэхээр 116 сая төгрөгийг бодит тохирол болгоод энэ хүнд өхөн зүйтэй байна гэж гарсан. Манайхаас бол 116 сая төгрөг битгий хэл 240 сая төгрөгийг өгсөн байгаа.